Сайн байцгаана уу үзэгчдээ амралтынхаа өдрийг аятахтаа өнгөрөөж байна уу? Bon appétit. Энэ удаагийнхаа дугаарт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэр мөрөнгө өрсөн байгаа. За ингээд тайцны өрье. За сайн байна уу? Сайн байна уу? Танд ажигласан юм. Тэгээ ер нь сүүлийн үед их өвөрмөц олцсон. Бүх юм нь өөрчлөгдсөн. Ер нь үг хэлэн ч өөрчлөгдсөн. Энэ юутай холбоотой вэ? Нэг том утгаар нь бити ойлгоорой. Энийг гэгэрл гэж бодож байна. Өөрийгөө таньж мэдэх. Хүн байхын утга учир юу вэ? Энийг олж харахаар тэгэл амьдрал ойлгуулж байна. Бясалгал хийж байгаа юу? Хийж байгаа. За сонирн биш үү? Яаж хийдэг юм бол өдөрт хэдэн удаа их үү? Одоо таны нүдээр харсан одоо нөгөө ингээ завлаа сууж байдаг те. Өөрийнхөө орон зайг дотоод мөн чанар сүнсээ хараад байж байгаа хүмүүсийнхаас биднийх ялангуяа минийх хондоо одоо урлагийн хүч, урлагийн онгод орж ирсэн тэр дууны шүлэг ая аялгуугаараа төмөн олондоо түгээж тэр түгээсэн дууныхаа эргээд тэр эрчим хүчийг авах. Энэ бол бидний том бясалгал. За өнөөдөр харин Дэлгэр мөрөн ямар хоол хийх юм болоо гэдэг их сонирн байна. За би нэгэн хоол хийх гэж байгаа учраас цаг магаа авъя. За зөөнө шуугаах тий. Тэг. Хүмүүс бол их олон төрлийн хоол хийдэг байх л та. Миний хувьд бол ээжийн минь хоол, эхнэрийн минь хоол хамгийн гоё. Мэдээж одоо алдартай ресторануудын хоол мэдээж тансгал да. Миний нэг бодол үүд ямар нэгэн хоолыг хийхдээ тэр идэх гэж байгаа тэр үедээ яг тэр bon appétit-ийг төрүүлэх юм янз бүрийн чимэгнүүд байдаг шүү дээ тийм. Ийм төрлөөр би нэг тавхан зүйл сонирхол яа гэж бодож байна. Тэгээ өнөөдөр тавхан идэх гэж байгаа миний хоолыг бол шууны үүр гэж нэрлэнэ. Энэ шууны үүр гэдэг энэ хоолыг би 10 жилийнхаа найз охиноос сорж байлаа. Миний сэтгэлээс энэ хизээж мартагдахгүй учраас энэ гоё жаргалтай мөчөө хаваалцъя гэж бодож байна. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олена. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Газар Шим Ардишов. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Бимэкс Холдинг Макфа брэнд. Байцаа, сонгон, мах яг тийм байцаатай хор. Та харин надад туслаад байцаа гэрчээд өгөөрэй. Тэгье, байцаа гэрчээ. Байцаа гэрчтэй нэг салат өгдөг шүү дээ. За. Байцааны салат тэр шиг нарийнхан. Маш нарийнхан. За нэлийн чимэглэлээр ажилтаа байна. Танад өндөг хэрэгтэй. Өндөгөө чанаа ойлоо. Өндөг чанаа бэлтгэсэн байгаа. Окей байвна. Өндөг чансан Тэгээд байгаа. тэрний наан бол помидор үүсгээрээ зүгээр л хоолны өмнөх салат. За салатыг бол хүмүүс тэр өөрсдийнхөө л хийдэг шүү дээ. Тийм ээ, тийм янз янзаар хийн тий. Ер нь бол миний амьдралд бол өрсөй помидорыг яаж хэрэглэдэг вэ гэхээр зүсээг дээр нь давсцаал нэгээр түүждэг. За тэгвэл ажилд оръё. За Тийг би артишокоор дайлнаа. За баярлалаа. Артишок гэдэг манай Газар Шим компани Монголын өрсөнд тарьж ургуулсан энэ ургамлын үндсээр хийсэн эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй юм сайхан ундаа байгаа. За бүх төрлийн хордлогыг тайлдаг. Агарын бохирдол, за тоос тортог гэл ер нь хор бол бид нарыг тойроод хүрээлж байгаа энэ нөхцөл хороос ангижрыг гэвэл артишокийг хэрэглээрэй. Энэ одоо зүйлийг хийж байгаа монгол хүн нийл төлөөсөн байж таараа. Яг үнэн. Тэгээ Монголын эрдэмтэд судлаачид 10 жил яг энэ бүтээгдэхүүн дээр ажиллаад 10 жилийн үр дүнд гарсан ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр чинь бахархмаар байгаа зү. Тэр 10 жил нэг бүтээл дээр ажиллана гэдэг нь урлагийн бүтээлтэй л ажиллах шүү дээ тийм. Тэгэлгүй яах. Түүнийг л бүтээл гэдэг. Үнэхээр бүтээсэн байгуулсан байгаа зү. Тий. Тэгээ маань нилээ үндэсрэх үзэлтэй шүү дээ. Би үндэсрэх үзэлтэй биш. Үндэсний үзэлтэй. Үндэсний үзэлтэй. Үндэсрэх гэж бол Гитлерийг хэлнэ. Тийм үү? Сталиныг хэлнэ. Манай амраахыг хэлнэ. За. Тийм байх ёстой. Тийм шүү. Гэсэн баггүй. Үндэсний үзэлтэн бол төмөрөө Монгол хвчгийн сурыг. Бүгд эцсийн үлдээс энэ язгуурын бичгийг бид нэр сорж мэдэж авна гэдэг бол энэ бол бидний баялаг. Та юу гэж бодож юм гэж санаа хаваалцах үндэсний үзэлтэн. Цаагаараа бол үгүй хэлж байдаг. Дэх ёстой биш. Чи ийм бай биш. Тайван замаа сонгоч. За тэгээ Монгол ирэх хүнд чинь
Морь гэж сайхан унаа гэдэг штеп. Морьтой юу? Морьтой л байх. Тийм үү? Би танаа гэрт нэг гоё имэйл байдаг гэж сонсч байсан. Энэ имэйлийг тийм байдаг. Хиний имэйлийг? Цагаан сараар яг би нөгөө бүхэн үзэх дуртай. Хөөргөнд тэгээ яг үзэхээ байж тал нэг дүү над дээр ирж санал бол тэгээха та энэ нэг имэйлийг үзэж сонирхооч гэдэг. Би өөрөө бол хүүхэд ахуй цагаас хордны мөрөмөж өссөн хүн л дээ. Хөгшин автагаа олон цаг мөч өнгөрөөсөө тэр үедээ бол тэр имэйлийг хараад бол өөр ирэхгүй энэ бол нэг байх. Тэр үнэн хамаагүй. Хамгийн гол миний гэрт миний унаж өссөн хордны морьны зураг байдаг. Тэрний дор хажуу талд нь башоор хазаар нэг л юм дотоод гэсэн цаанаас ирсэн. Тэгээд энэ имэйл бол үнэхээр уран дархан яг зорж хийдэг. Энэ сайхан үнийг бүтээлсэн. Тэгээд энэ имэйл бол баян хавраг. Тэр ерөнхийлөгч. Тэгээд над хүмүүс байна. Тийм үү. За морь хаана байна? Хүсгэлдөө байна. Хөдөө орнотгийн нутагт байна. Очоод өөрийнхөө орон бүтээлийг толилуулж тэнцээ хүмүүс сайхан энерги өгсөний хариуд одоо миний ард түмэн тэр дундаа малчин ард түмэн хөлөг морьтой надад хэлэг өртөг. Ялангуяа Сүхбаатар аймгийнхан бол цаанаасаа гэсэн дээр гангийнхаа шүү дээ. Намайг бүр хүүхэд байхад би бол одоо хөшөөрхөн хамгийн анхны ач нь ахгүй. Тэр нь одоо над зориулсан хордны морь гэрахт адуунаас үлдсэн одоо энэ бүртэл одоо хүртэл. Оо за. Тэр юм чинь намайг дэлгэр мөрөн гэсэн шүү. Тэгээ өсөл анги мөрөн хатад төрсөн. Тэгээд багада дэлгэр мөрөн гэдэг доо миний дуу гэж боддог байлаа. Тухайсан цагт ондоод байсан ойлгосон. Гэхдээ энэ дуу дуулнаа гэдэг юм ийм. Яслаж байгаа. Тэр үед нь дэлгэр мөрөний хөө яг эзний юм шиг байна. За одоо нэг хоёлоо жахан доол ил да дуутай хууртай идэх. За. За дэлгэр мөрөний хөвөө гэдэг дууг би бүр сонсомоор л байна. Дэлгэр мөрөний хөвөндөө дэдихэн заяагаар төрлөөдөө динжин цагаан өргөндөө дэгдэж дөрвч өслөөдөө энэ мөрөний гэж хаашаа болох юм бол нэвтрүүлгийн цаг хүрэх гэж байна. Ямар гоё юм бэ? За. Баяр хүргье. За. Стаа гоё юм. Намайг та түр нөгөө нэг үзэгч олонтойгоо мэдчлэх зав өгсөнгөө. Оо яна уучлаарай. За сайн байцгаана уу. Амь нэгтээ ахын дүүс минь бүгдээрээ сайхан хаварцгааж байна уу. Таахан аж авах хийсье. Тэглөө яах вэ? За уучлаарай. Цаас алдсан байна. Гэтэ дуутай ууртах ёстой гоё шүү. Хэдэн настайгаас уралцсан? 7. Тэгээ зуны амралт болгоноор очдөг гэсэн. Гин гоо гэдэг бол одоо хүртэл миний зүрх сэтгэл хүн мөр хоёрын хэл юм а гэж бодогддог. Гин гоо хамгийн гол нь барайнаас дээр гарах агшин болол хамгийн гоё. Гэлээ. Хиймэр гэж одоо тэр л баг. Ялангуяа бол байр эзлэх. Тэр одоо олон хоног гойж сойсон тэр хөлгийг нь оролдуулж төмөнд магтаалаад байж ах тэр хүний зүрх сэтгэл тэр надад ирж байгаа тэр чихэр 20 төгрөг халуун сав тэр халуун сав хөшөөж таавчих аваад миний хөвж илүүлэх хамгийн сайхан. Өшөө сайхан маань ирээдүйд бас байгаа л да. Энэ бол одоо их мартаж боломж би том дурсамж үлджээ. За хоолч амттай болох юм дээ. Дандаа л дуртай сайхан сэдвүүдээр ярьж байгаа. Ойлоо сэтгэлээс л хий. Тий. Миний байцаа болж гинэ үү? Арай гоё болж байна. Гоё. Гоё. За заашгүй. Анхны хүүхд төрлөө.
11 сарын 17-нд миний төрсөн өдөр болдог л доо. Тэгээ 16-ны 12 цагаас хойш миний найз намайг хөлөглөөд эхэлдэг, өдөөд эхэлдэг. Тэгээд тэр 16-ны яг оройн гараад үүр зааж яхад эхнэр чинь одоо ингээд төрхөөр явлаа. Тэгэхээр би худлаа яриад одоо намайг гэртээ авч дуутах гэдэг. Тэгсэн чинь нэрнгээсээ яг миний төрсөн өдөр төрсөн. Тийм. Тэр бол ямар амар гоё бэлэг байсан бэ. Тэгээд миний охины одоо үлгийдэж авсан ээж. Миний ээжийн эгчийн том охин. Одоо нэг хамаатан цусан ураг гэдэг бол тэр чин сэтгэлээсээ хийн шүү дээ. Тэр одоо тэгэлгүй. Тэр одоо ариун нэмдэн үүд хаалга нэгдэх тэр агшны бол би өөрөө нүдэрийг үзэж байлаа. Үүнийг одоо нүдэрээ харж оюу ухаанда одоо үтсэн эр хүн миний хувьд бол мужик гэдэг үг би биэндээ хэлэх ирчүүд надад бол инээдтэй санагдсан. Тэнд бол жинхэнэ баатарлаг зүйл багтмаар огшмаар ойлмаар үхмээр хамгийн түрүүнд ээж минь бодогдож тийм нэ гэж залбирч байлаа. Тэр айлын охиныг ингээд уучлалгүй амар санагдаж байлаа. Дээрээс нь тэр өдөр одоо миний үрийг ингээд хараад нэмлүүлж байгаа сүгтмөр санагдаж байна. Тэгээ түүний дараа бол Тэнгэрийн бүсгүй гэдэгт тоглоо. Ботжиж сэтгэлээсээ нэг огшортонд болж байлаа. Тэгээд энэ Тэнгэрийн бүсгүйд тоглолтоо Монгол их орондоо яриад тойрон явж байхдаа яг энэ үйлдэлийг одоо ирчүүдэд ялангуяа ярьж бид ийм учиртай шүү. Их ээж, эхнэр, гэргий гэдэг бол үнэхээр том язгуур шүү гэж. Хэлж тонхоглож явж байлаа. За гоё. Зарим ирчүүд маань бүр шоконд ороод ухаан алдчихсан юм билээ шүү дээ. Яг тэр агшин бол хүчил төрсөн. Зүсээ? Тий. Аха. Тэр чи их дарамттай юм байгаа шүү дээ. Аха. Ингээл бистэн яа нүдэн харагдаж байна. Тэр бол баатарлаг юм байсан. Аха. Тэр сүүлдээ бол эмэгтэй хүн бол яг тэр одоо ингээд хороод хүм хөндлөх тэр агшинд бол минутын зайтай өвддөг юм байна. Би яа гэдэг хаслан би мэддэг хүн. Жохон байхдаа би хогны машинд хөлөө дайруулж ийм одоо бэлтгэл аваарт орж исэн. Тэр өвддгийн дээд зэгийг би өөр дээрээ авч ил. Тэгэд яг тэр одоо мэдрэмж маань бол тэр хайртай миний бурхан маань ирээд байгааг би айгүй ойлгож энэ зовлон яаж хаваалцсан. За юмыг яаж мэдэх вэ? Аха. Чи явчих юм билүү? Дахиж хийж үлдээх юм юу вэ? Хамгийн гол нь өвдөлтийг л мартуулах гэж байгаа шүү. Аа ярмуу яа. Юу захирлаа араас түргээ ирээрэй гэж. Ийм л хай. Ийм л хай. Тэгэхээр тэр өвчин бол алга болж бидний инээдэр солигдож байлаа. Одоо бас эргээд энэ бүхнийг далимбуулаад Монголын одоо их нэлхсэн одоо хорвоод хүмүүнлүүдэг ариун хатангууд та бүхэнд талархаж явдаг шүү гэж хэлэх байна. Яг байна. Бүгдээр энэ баяр үргэлээ. Үнэхээр ариун үлсдэнгүүд шүү дээ. За ингээ үзэгчтэй хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Бидний нэвтрүүлэг үргэлжилж байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэр Мөрөн өнөөдөр манай зочноор оролцож байгаа. За бид хоёр хоолой шууд хайраад эхэлнэ үстэй. Тэгээ. Дэги би юу нэ штэ. Гэргийгээ ханилсан ханаа миний бурхан гэж ярьдаг хүнийг цөөхөн сонссон шүү. Тэр нэг би байна. Тий? Би чиний амнаас дандаа бурхан гэж ярихыг сонсдог. Хайрын бурхан гээл. Жиляна их азтай бүсгүй шүү. Би бүрс азтай. Юугаар азтай? Хайраа. Хайр гэдэг бол хүнээс гарах одоо хамгийн яриа мэндийн хэлбэрийн дээд одоо сэтгэлээс дэше юм гэж би бодож байна. Тийм үү. Тэр хайр ариун нандин байх. Үнэн хайр. Ихнэрийнхээ нэрийг хорон бүрийн шивсэн. Тэ энх батан. Түүний хорон дээр миний нэр байна. Хоёулаа очиж жагаад хэзээ шивсэн? Нэг өдөр шийдэл хүнд одоо нэг эрдэнэс авч өгөхөөс илүү энэ үнэн үзүүлэх түүнээс том бэлэг шүү. Тэр бэлгээс бас надад бас байгаа.
Энэ дотор хуран дээр шивээс хэлгэнүүд бол бас л өвдөл. Гэхдээ энийг бид хоёр хийж штэ гэж тэр би биенийгээ харж байгаа тэр харц. Тэгээ бахархаж байгаа бахархал аа. Тэр гоё. Тэгээд хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа гэж одоо өгдөж зүйлдээс үг шүү. За. Ялангуяа би бол ирээд одоо өсөж хүмүүжиж явж байгаа дүүнэртэй бол одоо хандж хэлэхэд хайр гэдэг юм шууд ингээд очдог ийм хүний төгс хэлбэрийн энерги биш ээ. Эхлээд харах хэрэгтэй. Одоо тэр хайрлаж дурласан хүнд чинь бол тэр сандаг эргэтэн нүд, ороо, чих тий энэ болгоны эхлээд олж хараад тэрээс сүулдэ эн чинь цааш үргэлжлээд хам болно. Хамтдаа ойлгохнаа кино үз, нэг юм хоогаад идчих. Эн чинь дурлал үүснэ. Энэ дурлал дотор бол үргэлжлэн цаг хугацаа явж байгаа. Доод нь 2 жил. Түүний дараа хайр гарч ирнэ. Энэ хугацаанд чинь заас янз бүрийн болно нэстэй. Тэгээд түүний дараа тэр ариунанд хайрыг олж авсан тийм цаг хугацааны цензурт үлдэж чадсан үнэн бол цаашаага орчлонд гой хөөхт юм билээ. Бүтэн амьдрал, бүтэн заяа. Хинэртэй бол 100% итгэх нь. Хардах уу? Үгүй. Мэдээж итгэж байгаа юм чи юу ч хардах вэ тий? Мэдээж бас нэг хүн байна да. Янз бүрийн тохиолдож байлаа. Тэр болгон дээр итгэл сэтгэл гэдэг бол хамгийн жинтэй. Хамгийн тавчхан үг тий. Итгэл сэтгэл байхад бүх юм бүтнэз. Хүн бол тархиныхаа баас энэ тархин дотор юу ч агуулгадж болно. Түүнийг эвдэж устгах ганцхан мөн чанар бол итгэл сэтгэл. Тэгж боддог. За ямар ч үсэ дэги бол хайртай халуун дулаан гэр бүл байхад дэлгэр мөрөнд өөр юу ч хэрэггүй мэн тий. Би тэгж ойлголоо. Үгүй болоог байна. Тий. Нар хэрэгтэй. Сар, салхи, ус, гал мэдээж. Энэ ертөнц хүн чанар дотор гандын сэтгэл найз юм биш. Одоо эдгээр өшөө байгаа дотор энэ бол өнөр алаад энэ бол өнөр бүтээгээд энэ бүтээсэн ертөнц дотроо язгуурлаг амьдрах нь нэг зоохон заныг үзэх гэж ирсэн хүн зочин биднэрт бол хийх ёстой зүйл үү. Нэр чи мөнгө аянд хоол ундаа иддэг тий? Их олон мөнгө аяхтай. Хэдэн мөнгө аяхтай вэ? Хүмүүсийн талархал шингэсэн наад юм аягнууд байдаг. Тэгээд энэ хөлбөмбөл ингээл байгаа л та. Энэ хамгийн сүүлд өөртөө авсан мөнгө аяг бол ийм тойроод 9 хастай. Тэгээ бүр яриад нь болохоор томоо гэж хастай. Тийм хов мөнгө аяг вэ. Энэ мөнгө аяг би найз гэдэг киноны дуусных нь төлөө надад найруулагч нь бэлгэлсэн. Би юу дуусан юм бэ? Би найз, би хамдын тухай дуусан. Бас тэр цаа. Тэр олон найзтай байдаг. Маш олон. Цөөхөн хамттай. Найз гэдэг бол тавцад найз гэж бодъё л да. Та сая $1 хочлоо. Ёо ямар азтай юм бэ? Та найз гэж бодчих юм хэлж байгаа. Сарцтай. Амд гэж бол гал дүл хоёрыг хэлж байгаа. Амд гэж гол эрг хоёрыг хэлж байгаа. Одоо эргээд харъя. Цөөхөн байна. Яа санаа алдаад байгаа юм бэ? Одоо хүний зохиосон одоо энэ эрдэнэт биеийг чимдэг том цолнууд байна л та. Энээс илүү бүр тэнгэрийн жинтэй ийм язгуурлаг одоо шагнал цол бол хүний ихэм амд байх юм чанар. Үүнийг дийлэх. Нэрээ тийш. Амд гэдэг үгийг магтаж орлуулах үг зохиогд байгаа юм шүү дээ. Тэнгэр жин ямар хоёрыг хараач.
Алдан бошиг зам азар яриг хараач. Энэ болгоныг санаалах гэж ахтай гурав мөнх хөх тэнгэр гэдэг тоглолтыг төм насндаа төлөвлөх гэж 2 жилийн өрөө үзэж байна. Бид нэр сайн бяцлагсан. Одоо энэ сайхан тоглолтоо, энэ язгуурлаг тоглолтоо төм наснд тайлагнуулж үзүүлэх, соён гэгэрүүлэх энэ ажлын өмнө ирсэн. Энэ ажил маань 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд UB Palace-ийн концертын их танхимд болно. Ах トゥ гурав л гээд байгаа шүү дээ. Үнэхээр урлагийн амдынхаа харьцаагаар ах トゥ гурав болцсон оо. Энэ хоёр язгуурлаг ахтайгаа хамт дуу тоож, дуулсан доо маань цаашаа мөнхөд үлдэх энэ боломжийг олгосон хоёр ахаараа би бахархаж байна. Дээрээс нь би энэ гурав нийлснээ нэг тийм ах トゥ гурвын тухай биш, энэ мөнх хөх тэнгэрийн тухай дуулж үлдээж байгаа энэ явдал бол том жин гэж бодож байна. Тэр язгуурлаг сайхан түүхтэй доонуудыг тэр бүжиглэж байгаа тэр үйл хөдөлгөөн тэр хүмүүс чиний хамгийн гол нь дуундаа зогцож үзүүлэх гэж байгаа бид юу хэлэх гэж байгаа энэ найруулгыг бол сүхайхан даан чиндээ та бид нар бол ах トゥ гурвын Монголын нууц тавчаагаар одоо нээсэн төрийн наадмыг бол марташгүй. Үнэхээр нээлтчиг нээлт боллоо. Тэгэхээр энэ хүн бол мөнх хөх тэнгэр хэмээхийн тоглолтыг найруулах үүрэгтэй. Бид гурав болоод бэлтгэлээ хийж сайн болох үүрэгтэй. За тэр бүхэн бол тодорхой юм. Сая өнгөрсөн 3 сарын 18-нд бас тоглолт хийлээ шүү дээ. Тэр мэдээж урдчилгаа тоглолт байв. Тэр ямар 3 сарын 18-нд бол Цэргийн баяр. Ирчүүд бидний одоо омогшоод одоо бүр сорчихсан өдөр. Тэг яг энэ өдрийг бол давхцуулж бид гурав мөнх хөх тэнгэр цомгийнхоо нээлтийг хийсэн. Улаанбаатар ресторан. Тэр тоглолтны дараа сэтгэл ямар байсан? Юу мэдрэгцэн? Энэ бол эхлэл байсан болохоор надад бол одоо тэгэхээр тэр бол баярын өдөр эхнэрүүд нь гэргийнэр нөхрөө хүндэтгэд дээдлэж ирсэн андгаа гэдэг тоглолт. Тэр тоглолтын дээр бол батлан хамгаалах яамны маань сайд өөрийн биеэр сууж байна. Маш халуун болон тэр андгаа тэр өчиг бүдээ их орны хөдлөө яг тийм халуун бол. За дараагийн тоглолт бас ямар тоглолт байх бол энэ тоглолтод маань ер нь бол төслийн хэмжээний дайтай. Харин тийм тэгж л анх яригдчихсэн шүү. Эхлээд энэ мөнх тэнгэр цамаг маань гарч ийн дараад нь 18-нд андгаа гэдэг үгийг хэлээд нь шүү дээ. Дараад нь мөнх тэнгэр гэдэг юм тоглолт болох гэдэг. Энэ болгоны төгсгөл, энэ болгоны хаалт төв зөнгөлт хүрээлэнд. Хизээ 8 сарын сүүлээр 9 сарын эхээр. Энэ гоё одоо орчин, энэ гоё төмөн олныгоо бид баясгах гэж урлагчид юм байгаа. Гэхдээ тэгж гоё халуунаараа байл. За ингээ үзэгчтэй хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Газар шим компани үйлдвэрлэдэг сайхан хүнсний хоолч орчдог, хойрцож орчдог ногоонууд байдаг. Өө тийм үү? Баярлалаа. Газар шимийнхэн бол үндэсний үнээр хайрламаа, хүнддэгмээр баярлалаа гэж хэлмээр. За энэ хаагаар болохоор телевизээр аягүй гоё харагддаг. Тийм үү? Яг ингээд чимэг болоод. Бимик Солдингийнхний оруулж ирдэг Макфа жинхэнэ хоолыг урлаг болгодог гоймонгууд байгаа. Танилцаарай. Орж ирээд харсан манай ихнэр их паста байдаг. Тэгээд гоймонгууд бол шууд амтагдаж илээ. Нэг авч өгчүүл барилах юм байна гэж олж харсан. Тийг аавынхаа тухай яриач. Миний аав Тов Хорл гэдэг Монгол хэл уран зохиолын багш. Тэр Монгол өвөржин бичгээр жинхэнэ бичэндээ. Жинхэнэ содорсон. Тийм лавгаах өөрийнхөө сэдвийн одоо үгийг миний аваад бичүүлсэн уугарч Монгол бичгээр. Тийм үнэхээр энэ сайхан бичдэг хүн байна гэж. Тийм үү. Уулгалтны шагсан магтахыг одоо бодох нь. Тэгээд ч юусэн харагдахад л тийм. Энэ бидний үндэсний язгуур энэ
их соёл болсон энэ бичиг маань хүний хүртэл цаанаас өөрөө одоо хэл уншилсан энэ төсөөллөд уншихад үйл хөдөлгөөнөр нь тийм байна. Ааха. Yes гэсэн үгний одоо цаанаас л дандаа сайхан юм байна. Одоо би яаж байгаа вэ? No. Миний ээжийг мартахгүй. За. Эрдэнэ чимэг гэдэг Монгол хэл уран зохиол эм багш хөдөлмөрийн новны улаан төвийн одонд ийм одоо бичиг соёлын гэр бүлээс би орон гарсан дэлгэр мөрөн байх нэд. Айлын том хөхөд. Айлын том дараа нэгтэй. Чэждэг бас их төстэй шүү дээ. Адилхан. Одоо хоёр оршихуйн дундаас гарсан одоо энэ үр хөхөд. Лангая одоо ави хаан ясыг тагдаг. Ээж хаан цусыг тагдаг тийм ээ. Тэгэхээр би бол ээж хаан одоо энэ эд эрхтнээс илүү өвчсөн байна. Намхан би. Тийм үү? Тийм. Энэ одоо нүүрэнгийн байдал. Ааха. Эд эрхтнүүдийн харагдах байдлаараа тийм муухай биш. Маань бол өндөр метр эртээ. Тэгээд манай аавын талынх нь бүгдээр өндөр хүмүүс. Тийм үү? Тий. Хаяг ээж ороод ингэдэг байхгүй. Тэгтэл тэр чи ээж чи бурууг үсттэй. Чи л өөрөө ингэж төрхийг цаанаас нь бас заяцсан бах тий. Тэгсэн баха. Ингээд урд нас, хойд нас гэдгийг чи юу гэж боддог вэ? Аа. Нохон гэлэдэггүй үст. За. Тэр тэгвэл тэнгэрийг яаж харж байгаа бол бид өнөөдөр хөхөөр харж байна. Хойд насандаа усан дотор байгаа амьтад тэнгэрийг яаж харж байгаа бол тэдний харагдах нүдэнд хөх тэнгэр ямар өнгөөр харагддаг бол энэ бидний бие сэтгэлд байгаа энэ оршихуй бол энэ болгоныг тоолох баха. хаан зөө. Хойд насандаа чи хаан байх бол Дэлфи. Тийм үү? Нэр дэлфи шиг харагдаа явчлаа шүү. Яагаад дэлфи ингэж? Дэлфи чинь бас их ухаантай, тус чамтай тий. Их ухаантай бас хүний хэлээр ярьж байгаа. Миний зохиосон байна. Надад манган төгрөг өгөөч. Назан нэг хүнд өгөх гэсэн. Надад тэр хүн зөндөө гойсан. Надад тэр үед мөн байгаагүй. Надад туслах сэтгэл байсан. Зөндөө хүн туслаж явал миний сэтгэл байсан даа. Зөндөө хүмүүсийг баярлуулж явбал миний сэтгэл байсан даа. Миний сэтгэл байсан даа. Нэшин самхт миний ор мэтлээд одохгүй ихшлэж эхлэнэ. Түүн шиг юм дэлбэнтэй адилхан өөрийгөө зүрлэж байгаа би тус чамтай гэж бодож байдаг шүү дээ. Тэгэхээр хүн туслахтаа чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг. Туслаж л байгаа юм бол туссан шиг туслах хэрэгтэй. Түүнийг би хүнд туслалаа ч хийнэ бодох. Хариу нэхгүй. Одоо хариу нэхгүй хүний одоо сэтгэл өгдөг байлгүй. Өөр хүн тусалж байгаа бол туссан шиг туслах хэрэгтэй. Өөрөө чи хэдэн онд тусласан? Сая ээж минь би жилэрхэд надад их хүнд учрал тохиох гэжсэн. Тэр үед итгэж явсан миний хамт надтай хамт байсан ч гэсэн нэг хоёр өдрийнх нь энэ дарааны мөнгийг цоглуулж чадаагүй. Тэгэхэд би ойлгосон. Аргагүй би өөрөө тэгж туслагч биш шүү дээ. Өөрийгөө баруутгасан. Би хин бэ? Тэгэхээр хүн өөрийгөө олж би өөрөө яасан юм бэ? Мань чийж алдаж болохгүй ч юм уу? Хавдан тусал. Өнөө жоо машинаар ламбард нь тавиад үл өгсөн шиг маань ээж авчин л хамгийн чухал. Энэ бандын хэмжээнд мөнгөс ингэж чадаагүй иргэд бид тэднээс тийм үлээтэй би надад зовсон ирэхэд харахын ирэх ч байхгүй.
тийм болох гэж би намайг хүрээлдэг, би өөрөө хүрээлэн байдаг. Цорын одоо энэ гоё хайртай андуудынхаа тэгж дэлгэрүүлэх хичээдэг. Сармис хийх юм уу? Оо, салаад нь дүү. Танаа дараад миний ахыг урьж авч тэр салаадыг заавал хийлгэж хамтлуулаарай. Тий. Би энэ салааднаас болоод тэдний гэрт би 3 сар амьдэрсэн байсан гэж боддоо. Хөх. Салаад идэл 3 сар. Тэгэж одоо бид хоёр энергиэрээ надад ах байхгүй ч ойлгож байна уу? Тий, айлын том юм чинь. Би ахтай ихчтэй байхыг би багасаа л хүсэж мөрөөдөж хүмүүстэй толдож явж байхдаа сандаг байсан байхгүй. Тэгээ одоо 2 ахтай болчлаа. За амар ахында 3 сар амьдэрсэн юм байна. Лав ахында. Лав ахтаа хэр удаа амьдэрв? Ингээд дуустал амьдэрнэ. Англ ихс энэ амар мандах гэдэг юм бол миний урлагт ажиллаж амьдарч байгаа цаажгүй хаалгыг их осны монголч гэсэн байна та. Тийм үү. Энийг би хизээж мартаж болохгүй. Тэр миний ах. Түүний ахаал гэж байгаа юм бол дүү шиг байх хэрэгтэй. Тэр яг тэр үед бид хоёр унтж байхад ороод ирсэн. За. Махад. Ээж цаанаас хасарын авах чи миний өгтөө өөрөө татаад гэв. Яг миний ээж хоёр орж ирж штэ. Тий. Тэгэхээр би заавал хүнжлэх толгойд өрөө нүүрчихсэн. Хамаас урахгүй алгуулчих байгаа юм чинь би тэр хүний тэр гоё энерги тэр байгаа орчинд нь тэгэж саалж боломгүй холдож боломгүй тийм гоё байгаа юм чинь яах юм бэ? Бүтэн 3 сар. Тэгээ жахт аав гэж хэлсэн. Би хүүдээ ах төрүүлж өгч чадаагүй маа. Энэ хөө өсгөөсөө л ахын тухайх ярьдаг. Ийм хөө. Сайхан нөхөрлөж яваараа, сайхан ахтас байгаарай. За гараа. Гооч нэг жиг хөөгдөг. Вэ гараа гэж нэг чиг минь авах гэсэн. Тэр цагаас хойш бид нар 20 жил өнгөрөж. Чи ямар үед өөрийгөө эрх чөлөөтэй байна гэж боддгийг? Хаалта загнуулаад нарлуу нэг нэтэр ингэж харж байна. Тэр намайг ажиглалтаа мч хамгийн эрх чөлөө. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олена. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Газар Шим, Артишок. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Bimex Holding, Macfa брэнд. За байцаалын ураг бэлэн болчихлоо. Хамгийн гол нь шууны үүр гэдэг байгаа шүү дээ. Энэ боломжийг ашиглаад бас ангийнхандаа ялангуяа төвчин жаргалд нэртэй төшөөлөөрэй л да. Тэр хүний надад зааж өгсөн хоолыг би одоо ингээд нүүр бардам үзэгч холондоо ингээд төлөөлөө байж шít. Ааха. Баярлалаа чамдаа. Ангийн анд. За. Одоо ингэсэн байгаа шүү дээ. Одоо яг миний нэг нууц эхлэж байгаа байхгүй. За. Шууны өрөөлөө да. Тэглээ. Энд одоо чинь юу яах вэ юм бэ? Шууны үрдтэй. Тэгэхээр чи шууны өндөг байна. За ойлгосноо. Ойлгочлаа. За нэг юм ирдөө гэж төсөөлсөн шүү. Ингээд идэхэд хайрлмаар. Тийм байна. Тийм, бүр аппетит төрмөр. Бон аппетит. Тэгээ бас ганц нэг яншиг тавьж болох юм уу? Оо, одоо ингээд таны зохиол бол байж болно. Баяжуулж болно. Яамаар байна те. За, ямар харагдчихээн? За энэ өндөг бол хоёулын ярьсан болгон хүмүүст хэрхэн очисон бол яг тийм юм. Та тэгэл төсөөлөхөд тэр болгон чинь тийм л байна. Тийм л байгаа. Ааха. Мэдээж өндөгнөөс нь хол адилтай. Сайхан орлоо. Би таны эцгийг харъя л да. Бид нар багасаа л буузыг идэхэд эхлээд гурилыг нэдэл дараад нь махыг нь үлдээгээл нэг юм байсан да. Яг тэрэн шиг ингээд эхлээл ингээд үүрийн эвдэл хүмүүс ингээд цаашаа онцолд ингээд их зохиолд орно энэ хоолыг идэхэд. За ямар вэ? Браво, өстой гоё юм. За баярлалаа. Таалагдлаа. Сайхан амттай хоол байна. Сэтгэлийн тийм ээ. Яг яриа шиг. Тэгэхээр тэгээ энэ сайхан хоолн дээр бэлгээ өгье. За баярлалаа. Монголын хөрсөнд ургасан артишок эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй юм да. Артишок. Үргэлж хамт байгаарай. Эрүүл мэндийг чинь батлан хамгаалж байгаа шүү. Артишок. Үргэлж хамт байгаарай. Эрүүл мэндийг чинь батлан хамгаалж байгаа шүү. Надад итэг. Гоё ирэхлээ баярлалаа.
За BMX хоолтингээ оруулж ирдэг Маква гэдэг гомон. Урлаг шүү. Урлагийн бүтээл гэж хэлэх дуртай. Энийг бэлгэлээ. Танаа галтгоонд танаа хоолнд бас сайхан амт оруулах. Баярлаа. За 5 ногд группийн хамт олонний оруулж ирдэг Хэнз гэдэг Нести гэдэг. За баярлаа. Тоглолт амжилттай болог. Болно. Бид энийг л үзэх хэрэгтэй. Зориод ирэх хэрэгтэй. Бид нар энд 2 жил бясалгасан энэ тоглолтыг хийх гэж. Энэ бясалгасан энэ бидний одоо бодож төлөвлөсөн энэ дээл маань 5 сарын 24, 25-ны өдөр нүдэн бэлэгдэж гарт баригдана. Тэгэлгүй яах вэ? Энэ тоглолтыг үзсэн хүн болж соёнгээрнэ. Очиж үзэхгүй байхын арга алга. За ингээ үзэгчтэй өнөөдрийн Bon Appetit нэвтрүүлэгт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэр мөрөө оролцлоо. Удахгүй тэгээд